би нэг ном бичиж байгаа. Ном маань удахгүй бас гарах бах. За нууц бол ямар сэдвтэй ямар ном юм бол? Сонирхолтой. Тэгээд улс төрийн бас хов живийг нэлээд сайн үннээс нь гаргасан тийм л ном бичээгээд. Тэгээд юм бичнэ гэдэг чинь яг суухаар бас нэлээд бас их цаг авах юм л да. Төрийн нарийнуудын өрөөнд тагнах чагнах аппарат ороод ирлээ. Үйлзүүн сайд маань намайг тагнажин, чагнажин, гүйцэтгэх ажил над дээр хийчлээ гэл. Хэрвээ хууль батлагдсан бол тэр асуудлуудыг нэг талд нь гаргах боломж байлаа. Би ерөнхий сайдын мэтгэлцээнд дуудсан байгаа. 23 дуулна TV5 телевизээр гэж хэлсэн байгаа. Тэгээд ирэх нүггүй, ирэхгүй бол тэгээд би ерөөсөө тойрог руу явах юм шиг байлаа. Тойрог дээр нь хүртэл очиж мэтгэлцээд үзье. Монгол Ардын Хувьсгалт намын дарга Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч асан энх баяр дахиад оймсдуулна гэдэг ийм шуум энэ 7 хоногийн хувьд бол улс төрийн хүрээнийхний анхаарлыг татсан, иргэдийн анхаарлыг татсан ийм сенсац байлаа. Та намын тогоонд байгаа хүний хувьд яг энэ дээр нам дотор яг ямар үйл явдал, ямар бужиг нам болж байна талаар мэдээлэл өгөхгүй юу? Шоронд хийх бах. Энэхээр даргыг шоронд хийх гэж оролдох бах. Тэгвэл энүүгээрээ хэн хожих вэ гэдгээр бодох хэрэгтэй. Тэгэхээр улсын хурлд байгаа христийн шашинтай гишүүдийн нэг бол та гэж өөрийгөө хүлээн зөвшөөрдөг олон нийтэд одоо нээлттэй зарласан. Та энэ бугуйвч надад тайлбар. Бугуйвч гэжтэй энэ зүгээр л үдээс штэ. Гутлын үдээс багхгүй юу? Сонгон айхан дүүргийн толгойтод хүүхэд нас өнгөрсөн. За аав болохоор хүнсний тэр хүнс жолооч байсан эхлээд тэгээ хоёулаа одоо малчин. Тэгээ маллаад нөгөө талаасаа юу гэдгийг өрөмсүүгээ зараад өөрөөсдийнхөө орлогоо аваа явдаг. 10 жилд байхад манай ээжийг за чи танаа ээж чинь будагчин юм чинь чи будаг олж иргээд яг хавтаа багш хэлээ тэгээд ангиа бид нар өөрсдөө бодно л та. Тэгээд саваа гүтээд нөгөө будгийг авалж ирэхээр би авалж ирэхгүй будагчны хөхд будагчин бай юм ямар тийм юм байж болохгүй гэдэг. Тэгсэн багш аваач одоо ээжд хэлсэн юм байна л да. Тэгээ ээж яг шар будаг авчираад өгөхөр нь би үгүй наач хулгай та болохгүй.